За хай бүгдэнд нь Валентины баярын мэнд хүргэе. Өнөөдөр болохоор 2 сарын 14 Валентин өдөр. Гэхдээ уг нь өнөөдөр би найз залуутайгаа Анна Каренина гэдэг жүжиг үзэх хэрэгтэйсэн баггүй. Тэгээд тасалбарыг нь аль хэдийн ингээ худалдаад авчихсан байсан боловч цагаан сараас болоод хөдөө явах шаардлагатай болоод тэгээд Валентин өдөр би ганцаараа л байна. Гэхдээ өнөөдрийг ганцаараа ч гэсэн тэмдэглэхээр шийдлээ гэхгүй. За угаасаа тэгээд тиктэй буцаагааг байхгүй юу. Тэгээд тийм болохоор би ганцаараа жүжиг үзэн өнөөдөр. Тэгээд өнөөдөр надтай зөв Валентиныг тэмдэглэцгээе. За одоо өдөр болж гин. Тэгээд би сэвсэн дөрөв мейкап хийсэн байна. Тэгээд би нэг нөгөө Instagram дээр нэг гарч ирээд исэн 2 орцтой тийм амттан байсан шүү дээ. Анар тэгээд хар шоколад за эсвэл энгийн шоколад ээж болно те. Тийм амттан байсан. Тэрийг хийх гээд байж байна. Өчигдөр орой хийх гэжсэн чинь тэгээд амжаагүй. Одоо хийгээд хөлтөөгчөндөө тавьчих. Тэгээд орой нь болохоор тэг хөлтөөд гоё болцохоор нь гаргаад ирээд вайнтай хамт эзэхий. За одоо тэрийг хийж үзье заяа. Би орчуудаа гаргаад ирэх. Тэ зүйлсүүд аваад ирсэн мэн. Гол орцсон болохоор анар. Тэгээд шоколад өөрөө дуртай шоколадыг сонгож болно. Гэтэ хар байвал бас гоё болдог гэсэн. Тэгээд ямар нэгэн юм цаас. Тэгэхгүй бол шууд модон нэр тавьчих юм бол наалдна. Тэгээд би өгний юм хэвэнд хийж үзье гэж бодсон юм. Тэгээд ийм зүрхийн хэлбэртэйг гэсэн гэхдээ арай л том. За одоо халуусанд шоколада хайлуулъя. Энэ хоёрыг ингэж хийж агаад. Амархан айлт юм болов айлт юм болов? Оо. Зя энэ дотор ингэж шоколаднууд хайлж явах хооронд анараа арилгацгаая. Би ихтэй энийг яаж арилгахаасаа мэдэхгүй байна. Чи аюу гой болцсон анар байна. Одоо яах юм бол? Одоо жоохон ингэж ингээд болох нь. Дөө ингээд авчиг л одоо. Болчих. Амархан минь анар авлах. Ингээл авчих. Ой. Хог тэрх нү те. Ингээл салгаал ишээ ичхэл үтт юм ээ. Энэ бас юу хэлсвэ? Энэ нүгээр нэг юм болох юм шиг байна. Хэцүүч. Оо зарим ингэ бицраад байна. Ер нь арилгахад их хэцүү юмсэн шүү. Гинийн бүрчлэг ингэж унаах юм шүү. За ийм боллоо. Анар маань энэ. Бас арилгах гэж нэлээд төвхтэй байна. Энэгээр нэг юм болчихлоо. Одоо энийг цэвэрлжээд тэгээд гол үйл ажиллагаанд орцгоё. Анараа цэвэрлсэн, шоколад маань хайлтсан. Одоо гол ажилд орцгоё. Энд дээр цаасаа дэвсээд
인지야. 찌랑 골라. 또 이게 одоо нэг хөлдөгч нэгээд ready. Сая хийсэн шоколадтай анараа хөлдөгчөнд ижилээ. Одоо бүгдээрээ гарцгаая. Одоо 1 цаг болж байгаа байхгүй юу? Тэгээд орой 6 цагаас би жүжигийг үзэх ёстой. Тэгээд ер нь бол буцаж ирэхгүйгээр шууд л би үзнэ гэж бодож байгаа. Тийм болохоор жүжигээ үзэхдээ тааруулж хувцалцгаая. Одоо хувцамсан. Энэ юбгийг энтэй өмсүүлэх гэж. Шүнэмэн. 짜란! Энэ кармартай болохоор гоё юм. Энэ хараас хамаагүй дээр хас. Би өнөөдөр аягүй олон юм төлөвлөсөн байсан байхгүй юу? Би нэг цорол влог эхлүүлсэн. Cute Cafes in UB гэд үзэг бол үзээрэй. Миний эхний эпизод орсон байгаа. Тэрнийхээ 2 дугаар эпизодыг уг нь өнөөдөр хийчихье гэж утсан. Тэгсэн чинь ерөөсөө амжсангүй. Гэртээс агаал тарлаа. Тэгээд одоо ямар ч байсан гарцгаая. Зя гадаа л үнэхээр амар төвжрэлтэй байна. Тэгээд ерөөсөө хол явж чадахгүй юм шиг байна. Жүжигтэй ойрхон байж байгаад арахгүй болвол болохгүй юм шиг байна. Тэгэхээр би одоо Donny's Coffee руу орох гэж байна. Хуучин нөгөө кактус байсан. Энд сууж агаад энд жоохон номоо уншиж сууж агаад тэгээд жүжиг рүүгээ явах шийдлээ. Oh my god. Намаас ямар цачаачлаа. Тэр хойд дугууны доош хөндөй том зай байгаа шүү дээ. Тийм 70-80 байдгаар банк. Тэр чинь захаас дугууны шиг зав. Яа, жүжигэн дээр ирчихлээ. Гэтэ яг үзэх болоод ганцаараа үзэх болоод ирсэн чинь жоохон эвгүй байна. Жоохон сонирн байна. Гэрээ арай ирсэн байна л та. Гэтэ одоо ингэсгээд орё гэж бодож байна. Амар санаа зовоодох юм. Эцэжл ингээд 14 хүмүүс бараг хийхэд бүгд ингээ хосороо байна хта. Би тэгсэн чи ганцаараа. Зүгээртэй. Одоо нөгөө нэг дунд нь завсарлага болд нь штэ тий. Тэгээд түр гараад ирсэн байна. Анна Карьенина Улсын драмын эрдэнэ театрын жүжигчин
соёлын тэргүүний ажилтан Отхонбаатрын хонгор зул. Жүжиг үзээд гараад иршээ. За за. Шинэ харъя. За жүжигээ үзчихээд тэгээд гэртээ өрөөд ирсэн. Одоо өнөөдрийн яг хайлайт хэсэг нөгөө өглөө хийсэн амттангаа одоо яг амталж үзэж байна. Тест. За танарт ямар хоолыг харуулъя заяа. Царана. Нээ ой хүлцсэн байна. Энэ ялангуяа энэ хар шоколадтай хэсэг нь нэг гоё харагдчих юм. Тэгээд би нэмэлтээр нөгөө зүрхийн хэмээн дотроо үлдэгдэл шоколадаа хийсэн байгаа. Энийг отоход ингээд хадгална гэж бодож байна. Тийм болохоор энийг идэхгүй. Эндээс идэж үзье. За. Идэх ингээд хол тавьчих. За тэнийг ингээд салгаж үзье юу. Угаасаа ингээд салцсан юм. За энийг идлээ шүү. Би хар шоколадтай идэх гэж. Гоё юм байна. Гэтэ би нэг тийм хар шоколаданд дуртай биш ахгүй юу? Ер нь бол хар шоколаданд дуртай хүмүүст бол их таалагдах хаа. Гэтэ гоё юм байна. Анар нь гоё чихэрлэг. Тэгээд хар шоколадны гашуун амттай. Ер нь бол гоё зөгтөж байна. Гэтэ би нэг их идэж чадахгүй юм. Тэгээд самартай шоколадтай гэж. Цараа. Ой. Ийм царайлаг. Гоё юмсан. Гэхдээ самартай ш зүгээр энгийн сүйтэй шоколадаар хийвэл илүү зүгээр юм. Нөгөө самар нь хүлд төөрөөд нэг тийм гоё биш гэх юм. Ингээд шүд жоохон өвдгөл магадгүй. Тэрнээс амт нь гоё. Би энийг мэдээж ингээд дангаар нэдэхгүй. Өнөөдөр чиг Валентин болохоор би одоо ганцаараа аач гэсэндээ ер нь бол өөрийгөө ингээд баярлуулад амар хөөрхөн тэмдэглээ яваад байгаа байхгүй юу. Цэцэл үгэг болохоос ингээд бараг тэмдэглэсэн өнөөдөр. Ингээд юм үзэж мэдээд гадуур ингээд кофе шоп оршмороод тэгсэн байгаа. Тэгээд тийм чинь одоо нэг гоё кино үзэнгээ вайн уцгаая. Энэ дотор надад хоёр төрлийн вайн байгаа байхгүй юу? Нэг нь болохоор sparkling, нөгөөх нь болохоор энгийн. Би sparkling-ийн нөгөө задалж чадахгүй ингээд буудчих болохоор зүгээр энгийн ууй гэж бодлоо. Энэ угаасаа нөгөө үүсэн бөглөөгүй юм байна. Тэгэхээр задлахад амархан гэсэн үг. Яа. Ой. Энийг ууцгаая.
Calvé гинэ. Энэ ирэхгүй. Энэ яц юм бол? Энэ шүү дээ. Энэ нөгөө wine ингээд юулдаг, асгаруулахгүй юулдаг юм. Би сүүл нэг ийм хөөрхөн класс авсан. Ийм ирвэ хитээ. Эндээ юм. Тэгээд снэка энэ дээр тавьчих. Бас хөөрхөн. Гэхдээ бүгдийг идэхгүй л дээ зүгээр. Саяны хадсан хоёроо л тавьчих. Оо. Йой. Бид тахих гэднэ. Оо. Зэрэг ганц. Тэгээд энийг хийчихнэ. За. Түр тагл치. За, cheers. Бүгдэнд нь Валентины баярын мэнд. Бүгдээрээ хостогоо тэгээд хосгойсэн ч гэсэн тэгээд энэ өдрийг гоё өнгөрөөсөн байхаа гэж бодож байна. Хар шоколадыг энэ вайнтай зүйд. Өнөөдрийнхөө сэтгэлийг хуваалцъя заяа. Ганцаараа Валентин тэмдэглээд ямар хөө санагдсан бэ гэдэг. Би ихтэй бол зүгээр байна гэдэгтээ амар ихтгэлтэй санахгүй юу? Яагаад тэгэхээр би ч ингээд сингл бол биш зүгээр л манай найз залуу ингээд ажилдаа болохоор хөдөө хувцсан байж таарад тэгээд ингээд тарсан байгаа. Тийм болохоор ингээд их гониглах юм бол байгаагүй гэж бодсон байхгүй юу? Йой гэж бодсон ихэндээ тэгэл амар итгэлтэй за ганцаараа ингээд жижиг үзсэн ч гэсэн зүгээр дээ гэж бодож байсан чи яг ингээд драмын театр руу ингээд орох үедэнд ингээд угаасаа хүмүүс чинь ингээд хөвчлэн ингээд хостоо явж байгаа шүү дээ тэгэл бүр надад сонин санагдсан. Жохон сонин биш ээ, жохон гонигтэй санагдсан. Тэгээд яг ороод ч гэсэн тийм л лсэн л та. Ер нь бүх хүмүүс хостойгоо тэгээд найзтайгаа ч юм уу те. Тэр үед л гонигтай санагдсан. Бас гарч ирээд нөгөө поструудын нүр зураг авахулдаг штэ тий хүмүүс биенийхээ зургийг авч өөр ч юм уу. Тэгээд эсвэл ингээд хамт зураг авахулаад надад тэр хэсэг нь бас утгартайсэн. Би тэгээд нөгөө зураг ганцаараа ямар зураг хүнээр зураг аваад өгөөч гэж хэлж чадахгүй. Зүгээр ингээд постерт нь ингээд селфи хийгээд. Тим зурагтай болсон. Энд оруулчих. Гэтэ жүжигийн хувьд бол угаасаа гоё исэн. Зохиол нь гоё зохиол болохоор гэтэ хүмүүс янз бүр байдаг гэхгүй. Миний бодлоо өөрчлөгдөж хар шоколадтай нь илүү гоё юм байна. Би хар шоколадыг өөрөөс ингэж идэж чаддаггүй байхгүй юу? Гэтэ анартай болохоор яг гоё ингээ амтан таарад гоё л ч тийм ээ. Тийм. Би нэг өөртөө бас цэцэг аавь гэж бодсон байхгүй юу? Ер нь яагаад болохгүй гэж тий. Тийм дуу хүртэл байгаа татчихсан гэж бодсон. Гэхдээ өнөөдөр болохоор яг энэ 7 хоногийн хамгийн хүйтэн өдрүүдийн нэг байсан. Гадаа бүр амар хүйтэн байсан. Тэгээд тэр цэцэгчин тэгээд хэцүү шттэ.
Би ядчих чи ингээд нэг талаас нөгөө тал руу ингээд яваад исэн болохоор жүжигийн өмнө бол ингээд авах боломжгүй байсан байхгүй юу? Тэгээд бас тэр чинь гэрт иртэл ингээд бас муухай олчих ч юм уу тий тэгж бодоод тэгээд жүжигийн дараа авах гэсэн чинь жүжиг маань 200 минут буюу 3 цагаар байсан. Тэгээд сая ингээд бүр харанхуй болсон 10 өнгөрч жоод орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи бараг хийх нөгөө цэцгийн дэлгүүр рүү таацсан. Тэгээд би өгн ямар цэцэг аммаар исэн бэ гэхлээр нөгөө юу гэсэн манайх нөгөө мууртай тэгсэн чи лили цэцэг мууранд муу байдаг гэсэн. Мууртай хүмүүс мэддэг бах тий. Ер нь ингээд ойр байхад эсвэл ингээд муурч ингээ оролдоод идэж мэдчих юм бол бүүрэнд нь муу байдаг лүү юу гэлээ тэгсэн баха. Тэгээд уг нь би дуртай. Гэхдээ тэгээд манай мууранд муу аачаа дахиж юу нахгүй гэж шийдсэн. Тэгээд найзал дуртал хийлж мэлээ. Тэгээд би авч байгаагүй гэхдээ миний таалагддаг цэцэг болохоор tulip. Ягаан tulip. Эсвэл тийм tulip, ягаан tulip авмаар байсан. Эсвэл ягаан өнгийн бүдэг ягаан өнгийн шүү. Бүдэг ягаан өнгийн сарнай. Тийм ягаан өнгийн. Тэгээд нэг том баглаагаас авахгүй заяа. Тэгээд ийм хөрхөн мини эсвэл ингээд дундын ч юм уу нэг тийм баглаа. Амар эсэ уг нь авна гэж бодож ирсэн ингээд тэгсэн чинь яг цаг нь болоогүй л тий. Гэтэ зүгээрээ одоо энэ бичлэгээ ингээд дуусгачих гэж бодож байна. Тэгээд бүгдээрээ Валентинынхаа баярыг гоё тэмдэглэсэн байх гэж найдаж байна. Тэгээд ингээ Валентин дууссан юм чинь сар шиндээ сайхан шинлээрээ гэхгүй. За. Тэгээд баяртай. Амралтын өдрөө гоё өнгөрүүлээрэй. Баяртай.